Тархуул аймгийн хэмжээнд коронавирус талбарын тохиолдол 5 сарын 20-наас хойш бүртгэгдээгүй байжгаад 28-ны өдрөөс эхлээд 6 тохиолдол өнөөдрийг хүртэл 6 тохиолдол бүртгэгдлээ. 6-гийн маань 3 нь хүүхэд, 3 том хүн байгаа. 2 нь Улаанбаатараас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байна. За 4 нь бол манай Тархуул аймгийн харьяат 1 гэр бүлийн 4 хүн байгаа. Ийм тохиолдлууд бүртгэгдээд байна. За одоогоор танил судалгаа хийгдэж байна. Тий шинж тэмдэг илрээд төрөвчлсөн шинжилгээ өгөөд тэгээ төрөвчлсөн шинжилгээгээр 90 гаруй тэндээсээ PCR хийгдсэн байгаа. За тэгээд хавьтлуулах гэр бүлийнхнээс шинжилгээ авсан. Ингээ гэр бүлийнхэн бас эрэг илэрсэн байгаа. За зөөвөрлөгдөж ирсэн 2 нь болохоор нэг нь Шарангуй суманд бүртгэгдсэн нэг хүүхэд байгаа. Улаанбаатараас ирээд 7 хонжсэн хүүхэд. Яг нөгөө улсын онцгой комиссийн даргын баталсан журмын дагуу бол хүүхдэд шинжилгээ авахгүй орон нутаг зорчуулж байгаа штэ. За тэр хүүхэд маань яасан гэхээр 2 дугаар тунд хамрагдсан насан туршсан хүнтэй ирсэн байгаа. Яг л журмын дагуу ирсэн бэ нэлээ. Тэгээ ирсэн хойно нь манай Шарангуй сумынхаа яг нөгөө 7 хоногт дээр нь шинжилгээ авсан. Тэгэхэд энэ дээр нь 7 дахь хоногт дээр нь шинжилгээгээр эрэг илэрсэн ийм тохиолдол байгаа. За дараагийн нэг зөөвөрлөгдсөн тохиолдол нь болохоор шинжилгээг нааша Дархан аймагт ирэхээс 1 хоногийн өмнө шинжилгээ өгсөн байна лээ. Гэхдээ шинжилгээний хариу гараагүй байхад нааша явсан нийтийн тээврээр ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бас хаана бас хяналттай байхгүй болохгүй нэ гэдэг юм бас энэ харуулад байгаа. Дарханд ирсэн хойно нь шинжилгээний хариу чи эрэг гарлаа гэж тэр тухайн хүнд мэдгдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр хаана бас одоо манай Тархуул аймагч тэр Улаанбаатар хотоос наашаа гарахтаа ч тэр бүх хүмүүсийн одоо шинжилгээний хариуг нэгтэлчиж бас нэвтрүүлэх тэгээ Улаанбаатараас гаргах ийм хяналтыг сайжруулах шаардлагатай байна л да. Шинж тэмдэг ер нь хүүхдэд их бага байна. Одоо сүүлд гарсан 6-гийн маань 3 нь хүүхэд гэж штэ. Энэ 3 гуруулаа болоо шинж тэмдэггүй л байна. Хэдийгээр одоо вакцин хийлгсэн ч гэсэн халдвар хамгааллынхаа дэглэмийг сахиа гэдэг байгаа штэ, тийм ээ. Тийм зөвлөмжийг өгж байгаа штэ. Яад өгөхөр хэдийгээр одоо вакцин хийлгсэн ч гэсэн за яг хуу 14 хоногоос өмнө дархлаа тогтохоос өмнө халдвар авсан байж болцсохгүй болчихж байгаа насан туршид маань. Тэгэхээр эндээсээ яг үгээр одоо нөгөө вакцин хийлгээгүй хүүхдүүд маань өвдөж эхлэх эрсдэл үүсэж байгаа байхгүй одоо. Тийм учраас дэглэмээ сахиа гэдэг зөвлөмжийг маш сайн өгч байгаа.